хичээлээр бүгдээрээ present continuous болон simple цагийн ялгааг харуулсан дасгалуудыг ажиллая. Нэгдүгээр даалгавар put the verb into the correct form present continuous or present simple. За дараах үйл үгийг present continuous simple цагийн зөв хэлбэрт оруулж бичээрэй. Нэгдүгээр өгүүлбэр are you hungry? Do you want something to eat? За чи өсч гинөө ямар нэгэн зүйл идэхийг хүсэж байна уу гэсэн асуулт байна. За энэ дээр болохоор одоо байгаа байдлыг асууж байгаа хэдий ч want гэдэг маань болохоор хүний төлөв байдал буюу steady verb учраас төлөв байдлыг илэрхийлсэн үйл үг учраас present continuous цаг дээр хуурдаггүй. Тиймээс present simple цагаар бичигдсэн байна гэсэн үг байна. За хоёрдугаар өгүүлбэр Alan says he is 90 years old but nobody believes him. За энэ дээр Alan өөрийгөө 90 настай гэж хэлсэн гэвч хэн ч түүнд итгээгүй гэсэн present simple цагаар бичигдсэн байна. Nobody гэдэг маань болохоор believe гэдэг араас s төгсгөлтэй бичигдэн тийм ээ. За гуравдугаар өгүүлбэр she told me her name but I don't remember it now. За энэ дээр тэр надад нэрийг хэлсэн боловч би яг одоо санахгүй байна гэсэн утгаар хэлж байгаа хэдий ч remember гэдэг үг маань болохоор мөн адил steady verb буюу хүний төлөв байдлыг илэрхийлж байгаа үйл үг учраас present continuous цаг дээр хуурдаггүй. За тиймээс present simple цагаар бичигдсэн байна гэсэн үг байна тийм. За дөрөвдүгээр өгүүлбэр don't put the dictionary away. I am using it. За энэ тойл бичгийг битээ хураагаарай гэж тийм ээ. Тойл бичгийг битээ хураагаарай. Би хэрэглэж байна. За энэ дээр болохоор I use гэдэг үйл үг маань хүний action буюу үйлдэлийг илэрхийлж байгаа үйл үг учраас present continuous цаг дээр хуурж бичигдэж болох нь тийм ээ. За тавдугаар даалгавар don't put the dictionary away. I need it. За энэ дээр өмнөхтэй яг адилхан утгатай өгүүлбэр байгаа. Тойл бичгийг битээ хураагаарай. Би хэрэглэж байна гэсэн утгаар орж байгаа боловч энэ дээр болохоор надад хэрэгтэй гэж бичсэн байна тийм ээ. Тэгэхээр энэ дээр need гэдэг үйл үг маань stative verb буюу хүний төлөв байдлыг илэрхийлж байгаа бодол мэдрэмжийг илэрхийлж байгаа үйл үг учраас present continuous цаг дээр хуурдаггүй. Present simple цагаар бичигдсэн байна гэсэн үг байна. За 6 дугаар өгүүлбэр air consists mainly of nitrogen and oxygen. За энэ дэр мөн present simple цагаар бичигдсэн байна тийм ээ. Тэгэхээр air гэдэг маань consist гэдэг үйл үгээс s залгуур авах хэрэгтэй тийм ээ. За 7 дугаар өгүүлбэр who is that man? What does he want? За энэ дэр тэр эрэгтэй хин бэ? Тэр юу хүсэж байгаа юм бол гэсэн асуулт тийм ээ. Тэгэхээр энэ дэр яг одоо тэр зогсож байгаа эрэгтэй хин бэ гэж асууж байгаа хэдий ч want гэдэг үйл үг маань болохоор хүний төлөв байдал болон мэдрэмжийг илэрхийлж байгаа үйл үг учраас present continuous цаг дээр хуурдаггүй. Тиймээс present simple цагаар бичигдсэн байна гэсэн үг байна. За 8 дугаар дасгал who is that man? Why is he looking at us? За тэр эрэгтэй хин бэ? Тэр яагаад бид нарыг хараад байна гэсэн асуулт тийм ээ. Тэгэхээр мөн адил тухайн ярьж байгаа мөчөд болж байгаа процессыг илэрхийлж байгаа учраас present continuous цагийг илэрхийлнэ. Энэ тохиолдолд болохоор look гэдэг маань actionыг илэрхийлж байгаа учраас хүний action буюу үйлдэлийг илэрхийлэх үйл үг учраас present continuous цаг дээр хуурж болно гэсэн үг байна. За 9 дугаар өгүүлбэр who is that man? Do you recognize him? За тэр эрэгтэй хин бэ? Чи түүнийг таньж гэнэ үү гэсэн асуулт тийм ээ. Recognize гэдэг маань таних мэдэх гэсэн үг байгаа. За тэгэхээр энэ дээр болохоор мөн адил тухайн мөчөд болж байгаа зүйлийг ярилцж байгаа хэдий ч recognize гэдэг маань мөн адил бодол мэдрэмжийг илэрхийлсэн stative verb учраас present continuous цаг дээр хуурдаггүй. Тиймээс do you recognize him гэдэг present simple цагаар асууж байна гэсэн үг байна. За 10 дугаар үлбэр I'm thinking of selling my car. Would you be interested in buying it? За энэ дээр би I'm thinking of selling my car гэдэг би машинаа ингэ зархаар төлөвлөж байна гэсэн юм өгүүлбэр тийм ээ. Тэгэхээр энэ дээр төлөвлөх гэдэг маань хүний акшныг илэрхийлж байгаа үйл үг утгаар think гэдэг маань төлөвлөх бодох гэсэн утгаар орж байгаа учраас энэ тохиолдолд present continuous цаг дээр хуурж болно гэсэн үг байна. За 11 дугаар үлбэр I can't make up my mind. What do you think I should do? За энэ дээр make up my mind гэдэг маань болохоор шийдвэр гаргах гэсэн үг байгаа. Тэгэхээр I can't make up mind гэхээр би шийдвэр гаргаж чадахгүй байна гэж тийм ээ. Тэгэхээр би юу их талаарч юу гэж бодож байна вэ гэсэн асуулт байна. Тэгэхээр энэ дээр энэ тохиолдолд think гэдэг маань болохоор тэр хүний үйлдэлийг биш бодол мэдрэмжийг асуугаад байгаа учраас энэ тохиолдолд present simple цагаар илэрхийлж байгаа гэсэн үг байна. За 12 дугаар үлбэр Gary wasn't well earlier but he seems it now. But he seems okay now гэж тийм ээ. Тэгэхээр энэ дээр тэр Gary өмнө нь тийм сайнгүй харагдаж байсан гэж тийм ээ. Гэхдээ одоо зүгээр харагдаж байна. За гэхдээ энэ дээр now гэдэг одоо гэдэг болж байгаа процессыг илэрхийлж байгаа хэдий ч энэ дээр болохоор seem гэдэг үйл үг маань мөн адил хүний бодол мэдрэмж төлөв байдлыг илэрхийлсэн stative verb байгаа учраас present simple цаг дээр бичигдэж байна гэсэн үг байна. Дараагийн дасгал use the words in brackets to make sentences. За хаалтан доторх өгүүлбэрээр үгнүүдээр өгүүлбэр зохиогоорой гэсэн юм тийм ээ. За эхний жишээг харцгаая. You don't seem very happy today гэж. За тэгэхээр энэ дээр today гэдэг өнөөдөр гэж орчихсон байгаа хэдий ч өнөөдөр чи сайнгүй харагдаж байна гэж хэлж байгаа хэдий ч seem гэдэг маань болохоор тухайн хүний төлөв байдлыг илэрхийлсэн stative verb учраас present continuous цаг дээр хуурдаггүй. Тиймээс you don't seem very happy today гэж хэлж байгаа гэсэн үг байна. За 2 дугаар өгүүлбэр are you okay? You look worried. За чи зүгээр өө чи санаа зовсоор харагдаж байна гэсэн чинь I'm thinking гэсэн мэт. Тэгэхээр энэ тохиолдолд болохоор би ямар нэгэн зүйлийг бодож төлөвлөж байна гэсэн хүний ингээд акшныг харуулж байгаа учраас think гэдэг үйл үг маань present continuous цагаар хуурж бичигдэж байна гэсэн үг байна. За дараагийн жишээг авч үзье. Who this umbrella belong to гэсэн өгнүүдээр асуулт зохиох нь тийм ээ. Тэгэхээр хариултыг нарцгаая. I have no idea гэсэн мэт. За надад ямар нэгэн санаа байхгүй байна гэж тийм ээ. Тэгэхээр энэ дээр энэ одоо хиний шүүрэн болоо гэсэн асуулт асуух гэдэг чинь тийм ээ. Тэгэхээр who this umbrella belong to гэдэг маань хиний вэ? Хин хамааралтай вэ? Тэр гэсэн утгаараа ордог үг хэлэг байгаа. Тэгэхээр энэ дээр
present continuous цагаар асуух уу эсвэл present simple цагаар асуух уу? Тэгэхээр энэ шүхэр бол хин нэгний шүхэр тийм ээ. Тэгэхээр хин нэгний шүхэр болохоор энэ дээр present simple цагаар асуух хэрэгтэй тийм ээ. Тэгэхээр тухайн мөчид энэ шүхрийг хэн эзэмшиж байна вэ гэж асуухгүй шүү дээ тийм ээ. Энэ хиний шүхэр болоо гэж асууж байгаа гэсэн. Тэгэхээр асуулт маань who do does гэж асуусан тийм ээ. Umbrella учраас who does this umbrella that belong to гэх юм тийм ээ. За who does this umbrella belong to? За I have no idea гэж тийм ээ. Хиний шүхэр болоо гэсэн чи мэдэхгүй гэж тийм ээ. За дөрөвдүгээр өгүүлбэр this smell good гэж юм. Тэгэхээр энэ дээр яг одоо энэ хүн ингээ хоол идэж сууж байна. Тэгээд хоол нь сайхан үнэртэж байна гэж хэлэх гэж юм тийм ээ. Тэгэхээр энэ дээр present continuous цагаар бичигдэх юм шиг санагдаж байгаа хэдий ч smell гэдэг үгээ харах хэрэгтэй тийм ээ. Smell маань болохоор тэр хүний бодол мэдрэмжийг илэрхийлж байгаа stative verb учраас present continuous цагаар бичигдэхгүй. Тийм учраас энийг present simple цагаар бичнэ гэсэн үг байна. За тэгэхээр this smells тийм ээ good. За хэлбэр бичигдэнэ. Дараагийн өгүүлбэр excuse me. За anybody sit there гэдэг өгнүүдийг ашиглаад асуулт зохиох нь тийм ээ. Тэгэхээр excuse me. За оршигоорой. За энэ судал хүнтэй юу гэж асуух гэдэг ашиг байна тийм ээ. За тэгэхээр эдгээр sit гэдэг үйл үг маань хүний action буюу үйлдэлийг илэрхийлж байгаа үйл үг мөн учраас бид нар яг одоо буюу үргэлжлэж байгаа буюу continuous цаг дээр бичих боломжтой. Тэгэхээр энэ судал дээр хүн байгаа юу гэсэн утгаараа асуух чинь тийм ээ. Тэгэхээр is за anybody гэдэг үг бичээд anybody за sit гэдэг үгний хараас sitting there. Excuse me, is anybody sitting there? Буюу энэ дээр өшөөрөө энд хүн сууж байгаа юу гэж асуусан юм тийм ээ. Тэгэхээр энэ дээр present continuous цаг маань to be үйл үг болон ing хамт ордог учраас энэ дээр асуухтаа to be үйл үг нь subject-ийн өмнө гарна. Мөн үйл үг нь болохоор ing-таага бичигдэнэ гэсэн үг байна тийм ээ. За 6 дугаар өгүүлбэр these gloves not fit me гэдэг үгнүүдээр өгүүлбэр зохиох нь тийм ээ. Тэгэхээр энэ дээр за энэ хүн дэлгүүрт ингээд бэлийн өмсөж зогсож байгаа юм тийм ээ. Тэгэхээр энэ дээр энэ бэлийн надад таарахгүй байна гэсэн утгаар хэлэх гэж байна тийм ээ. Not гэдэг үгээс гарсан fit гэдэг нь болохоор таарах, тохирох гэсэн үг байгаа тийм ээ. Тэгэхээр энэ бэлийн надад тохирохгүй байна гэж хэлэх юм бол яг одоо энэ бэлийн надад тохирохгүй байна гэсэн утгаар хэлэхгүй тийм ээ. За энэ бэлийн надад таарахгүй байна гэсэн continuous цаг дээр биш present simple цаг дээр бичигдэнэ гэсэн үг байна. За тэгэхээр энэ дээр this за gloves don't fit. За do not don't fit me гэх юм тийм ээ. They are too small буюу маш жижигхэн байна гэж юм тийм ээ. Энэ бэлийн маш жижигхэн байна гэсэн утгаар хэлж байна тийм ээ. За тэгэхээр энэ тохиолдолд яг одоо ингээд өмсөд үйлдэл хийгээд таарах байна гэж хэлж байгаа хэдий юм шиг санагдаж байгаа хэдий ч энэ дээр болохоор fit гэдэг үг маань болохоор таарах тохирох гэсэн утгыг илэрхийлж байгаа. Тэгэхээр энэ дээр тухайн бэли таарахгүй байна гэдэг төлөв байдлыг илэрхийлж байгаа гэсэн үг. Тэгэхээр энэ тохиолдолд present continuous цагаар бичигдэхгүй present simple цагаар бичигдэнэ. Яг тэгэхээр fit маань болохоор stative verb буюу тухайн төлөв байдлыг илэрхийлж байгаа үйл үг учраас present continuous цагаар бичигдэхгүй гэсэн үг байна. За дараагийн дасгал are the underlined verb okay correct them where necessary гэсэн. За энэ дэр доогор зурсан үг нь одоо өгүүлбэр зөв тохирж гинүү хэрэг тохирохгүй байвал засчижээрэй гэсэн тийм ээ. За нэгдүгээр өгүүлбэр Nick is thinking of giving up her job. За тэр Ники болохоор ажилласаа ингээд бууж өгөх бодолтой байна гэж юм тийм ээ. Тэгэхээр энэ дэр бууж өгөхөөр одоо ингээд ажиллаа болохоор ингээд төлөвлөж гисэн байгаа гэдэг санааг илэрхийлж байгаа учраас think гэдэг маань ing төсөл авч болох нэ гэсэн present continuous цагаар бичигдэж болно гэсэн үг байна тийм ээ. За хоёрдугаар өгүүлбэр it's not true I am not believing it. За энэ тохиолдолд believe гэдэг үйл үг маань хүний ингээд бодол мэдрэмжийг илэрхийлж байгаа үйл үг учраас present continuous цагаар бичигддэг. Тиймээс I don't believe it гэж бичих зүг байна тийм ээ. За гуравдугаар өгүүлбэр I am feeling hungry. Is there anything to eat? За тэгэхээр энэ дэр би өлсөж байна ямар нэгэн идэх зүйл байна уу гэж юм тийм ээ. За тэгэхээр энэ дэр бүгдээр нэг зүйлийг анхаарах хэрэгтэй. Feel гэдэг маань хэдийгээр stative verb мөн боловч зарим stative verb-ууд болохоор continuous цаг төрхөж болдог. За бүгдээрээ жишээг харцгаая. За жишээ нь I'm having. За I am feeling, I am seeing, I am enjoying гэд. Энэ тохиолдол болохоор have, feel, see, enjoy гэдэг үйл өгнүүд маань болохоор stative verb хэдийч present continuous цаг дээр бас хуурч болдог. За тэгвэл now, believe, need, want, remember гэдэг үйл өгнүүд маань continuous цаг дээр хуурдаггүй байгаа. Тэгэхээр энэ ялгаа бүгдээ дасгал ажиллаж явах явцдаа сайн хараад ажиглаад тэмдэглэж аваад яваарай. За энэ тохиолдолд болохоор бид нар feeling гэдэг үйл үгийг болохоор present continuous цаг дээр хэрэглэсэн байна тийм ээ. Тэгэхээр энэ дэр I am feeling hungry. Is there anything to eat гэхээр зүвөө гэсэн зүв байж болно гэсэн үг байна тийм ээ. Мөн I feel hungry гэж бичиж бас болно гэсэн үг байна. Тэгэхээр энэ тохиолдолд аль аль нь зөв гэсэн үг байна. За дөрөвдүгээр хэлбэр I have never eaten that bread. What is it tastes like? Тэгэхээр энэ дэр
энэ жимсийг өмнө хизээж идэж байгаагүй. Энэ ямар хэн амттай бай гэж асууж штэ. Тэгэхээр энэ ерөнхий төлөв байдлыг асууж байгаа учраас present simple цагаар бичигдэнэ гэсэн үг. Тэгэхээр энэ тохиолдолд what is it tasting like гэхээр энэ тохиолдолд амсаж үзэж байгаа мэтэр ингээд өргөлж байгаа задар бичсэн. Хэрвээ тест гэдэг үйл үг нь бас мөн адил action stative verb учраас stative verb болон action verb аль алаар нь илэрхийлэгдэх боломжтой. Хэрвээ тухайн мөчөд тэр жимсийг амсаж үзэж байсан бол testing гэж бичих боломжтой. Харин ямар амттай вэ гэсэн ямар хөө амтагддаг вэ гэсэн утгаар нь асууж байгаа бол энэ тохиолдолд болохоор present simple цагаар бичих хэрэгтэй гэсэн үг. За тэгэхээр энэ дэр асуугын хэлбэр байгаа учраас what does taste гэж асуух нь тийм ээ. Taste like гэх юм. За тэгэхээр энэ тохиолдолд taste гэдэг маань болохоор stative verb-оор орсон байна гэсэн үг. Тийм учраас яг нь present continuous цагаар бичигдэхгүй present simple цагаар бичигдэнэ гэсэн үг байна. За 5 дахь хэлбэр I'm not sure what she does. I think she works in a shop. За би түүнийг юу хийдэг талаар сайн мэдгүй байна. За тэр дэлгүүрт ажилладаг гэж би боддог гэсэн үг байна тийм ээ. Тэгэхээр энэ дэр дэлгүүрт ажилдаг гэж би боддог. За гэхдээ энэ дэр энэ тохиолдолд зүгээр тухайн хүний төлөвлөж байгаа ямар нэгэн акшнийг илэрхийлэхгүй байгаа учраас think маань болохоор яг нь яг одоо би ингэж дэлгүүрт ажилладаг гэж бодож байна гэсэн утгаар хэлж байгаа боловч энэ тохиолдолд think маань болохоор stative verb-оор орсон байгаа учраас present simple цагаар бичигдэх зөвөө гэсэн үг байна. За дараа хэлбэр look over there. What are you seeing? За тийш хардаад энд юу харагдаж байна? Байна вэ гэсэн утгаар харж штэ асууж штэ тийм ээ. За тэгэхээр энэ дэр seeing гэдэг үг маань what are you seeing гэдэг present continuous цагаар бичигдсэн байна тийм ээ.